Оросын одоо Путины тарих гэдэг юм да ер нь Александр Дууган гэдэг манайхан маргийнхан сайн мэдчих. Дууган нэг үг хэлсэн байд. Чингис хааны энэ бүдүүлэг төрмгийлд гэсэн үг байгаа шүү. Нэгэн Ер усын тэнгэрлэг зүйл байгаа гэж. Өдий хүртэл дэлхийн маш олон эрдэмтэн судлаачид түрүү энд гарсан хүмүүстэй Баттутмаа ч гэсэн сайн ярьлаа. Чингис хааны энэ манлайллын энэ ялалт амжилтын түүхийг зөвхөн зүйрлүүлж хэлэх юм бол 2D төвшин судалж байна. 2D төвшин. Тэрний юу гэхээр одоо түүхийн шинжилх ухаан, сэтгэл зүйн шинжилх ухаан, төрийн шинжилх ухаан, төрийн судал иймэрхүү төвшин судалж ирсэн. Анх удаа би гадны судлаачийн энэ үгийг олж сонсоод үнэхээр баярлалаа. Тэр тэнгэрлэг зүйл байгаа гэж. Тэр тэнгэрлэг зүйл гэдэг юу вэ гэдгийг өнөөдрийн энэ лекц Баттутны лекц хороо руу ортол хэлчихлээ шүү дээ. Бид нар энэ төвшөнд судлах хэрэгтэй. Түүнээс биш тэр 2D би 2 юм уу 3D төвшөнд Чингис хааны ялд амжилтын нууцыг тодорхойлох, тайлбарлах боломжгүй зүйл. Тэгэхээр Чингис хаан судлалыг тэр бидний сая хэн галамж хэллээ. Генд байдаг, мэдээлэлд байдаг. Тэр мэдээллийг өвлөж авсан Монгол хүн судлал. Тэр одоо дараачийн D төвшин, 4D төвшин. Тэрэнд зам харгуй гаргаж шинэ шатан Чингис хаан судлалыг цоо шин төвшөнд гаргаж ирсэн Баттутхонд баярлалаа. За би нийт 3 удаа баяр хэлэх юм байна. Хоёр дахь нь юу вэ гэхээр Монгол үндэстэн өдийд яг энэ цаг үед урд ожид хязгаарч байгаагүйгээр өөрсдөө хинбэ гэдгийг ирж хийж. Урд өмнө хизээч ингэж ирж байгаагүй шүү. Бид хийм бэ гэж. Энийг яагаад олох нь чухал вэ гэж. Энэ хамгийн наадах нь бид өөртөө итгэл байх хэрэгтэй. Хүн өөртөө итгэхгүйгээр хизээч амжилт гаргахгүй. Үүнтэй адилхан үндэстэн өөртөө итгэхгүйгээр хизээч хөгжин дэвшихгүй. Өнөөдөр бол Монгол хүний үнэлгээ олон улстай мар байгаа байлаа биднийд нь юу байгаа байлаа. Хамгийн тод жишээ бол бид бие биенээ байнга үүсгэж. Яагаад хөгжлийн гарц вэ гэхээр за зүгээр нэг ярих юм бол зөндөх олон байгаа. Оросын холбооны улс Валдай нийгэмлэг олон улсын нийгэмлэг байгаа. Манай судлаач сайн мэдчих. Тэд нар Орос үндэстний шин чанарыг судлаад сонин дүгнэлт гаргасан. Орос үндэстэн бол бишрэн дагах мөн чанартай ард түмэн байна гэж. Бишрэн дагах. Бишрэн дагна гэдэг бол итгэл үнэмшлийн асуудал байхгүй юу? Хин нэгэн хүнийг ямар нэгэн үзэл санааг үнэмшээд түүний төлөө бишрээд дагдаг. Тэрнийхээ төлөө өөрийгөө золиослоход бэлэн байдаг тийм мөн чанартай ард түмэн байна гэж тодорхойлсон. Одоо хамгийн дод жишээ гэдэг чинь зүгээр энгийн жишээ гэхэд Александр хэн блэ нөгөө Матрасов Полиметамыг цээжээр таглаад өсөн шүү дээ. Түүн шиг тэр эх орны дайнд 200 тийм хүн амир өгсөн байдаг. 200 хүн Полиметам тагалсан байдаг байхгүй юу? Ийм өрмөц ард түмэн байна. Тэгэхээр тэр тийм мөн чанартай, тийм үндэстэн бол өөр юм чанартай. Тийм мөн чанартай үндэстэнд ямар төрийн тогтолцоо, ямар захиргаа, ямар нийгмийн систем байх илүү оновчтой гэдэг асуудал яригдах хэрэгтэй байхгүй юу? Зөвхөн өнөөдрийн дэлхий даяар хүчээр шахуу янз бүрийн аргаар түгээндлэрүүлж байгаа өнөөдрийн энэ барууны либерал ардчлал бүх үндэстэнд таарна гэж байхгүй. Боломжгүй байхгүй. Зүйрлүүлж хэлэх юм бол би 39 ард мэрийг гутлан өсдөг. Надад 42 юм уу? Уг бол 35 ард мэрийг гутлан өсгчөөд марафон гүйлгэж байгаа адилхан. Би ерөөс амжилт гаргахгүй. Яг түүнтэй адилхан бид үндэстний хинбэ гэдгийг эцсийн мөн чанараар нь мөн чанараар нь шүү. Үндэстэн тодорхойлох төр нөхдүүд одоо ахаад 2-3 төвшөнд ярина. За хэлбэл түүх, соёл, ахуй, зан заншил. Одоо монголчуудын одоо сэтгэлгээний нийтлэг тип. За тэр үеийг бүр одоо биологи анатомийн төвшөнд ярина. Гэхдээ цаад үндэсний жинхэнэ амийн сүнс нь юу гэхээр сүнслэг мөн чанартай байгаа байхгүй юу? За энэ идэхгүй шоолдог хүмүүс олон байдаг. Энэ төвшөнд Монгол үндэсний судалгаа гаргаж ирж байгаа маш том гавья гэж ойлгож байна. Энэний төлөө Баттутхондоо 2 дахь удаага баярлалаа. Өөрөөр хэлбэл бид үндэсний зөв тодорхойлж чадах юм бол бидэнд хөгжлийн гарц хялбархан байна. За 3 дахь удаагийн баярлалаа бол миний жижигхэн баярлалаа байна. Ягаад вэ гэх юм бол 17-нд би нэг 10 битсэн. Уг нь бол 5-6 бот болгочихсон надаа. 1-р ботыг нүцсэн. Тэр юу вэ гэхээр Чингис хааны
гадныхан бичиж өгдөг бид нарыгаа өөрөө бичиж болдсон гэсэн нэг юм төрөнөөд төрсөн. Гадных одоо миний мэдхээр 20-од оноос 2000 оноос хойш 10 жилийн дотор 20 гэдэн зохиол гарсан. Уран зохиолын голд. Америкийн Хон Энгүлдэн гэдэг нөхний 10 байна. Тэгэл бид нар яг Японы тэмбэлээ байсан нөгөө энэ ашуушэри гэдэг хүний 10 байна гэдэг баах юм гарсан. Тэр дотор бид нар Монгол хүний Чингис хаан олж хараагүй байхгүй. Өрөөсөө олж хараагүй. Тэгэхээр би өөрөө бид нар Монгол хэнийг нь бичих хэвээр оролдож үзье. Би өөрөө бичих гэж үзсэн. Нэгдүгээр ботыг гаргачаад хоёрдугаар бот дээр гацчихад 8 жил болж байгаа. Шалтгаан нь юу гэхээр нэгдүгээр бот нь бага насны үе байсан учраас арцсангүй гайгүй. Одоо хоёрдугаар бот дээр нь сая атутганы ярьж ирсэн. Тэр манлайллын мөн чанарыг гэрхэн нэгэн биедээ хураан зогслоосон юм бэ гэдэг юм дээр ч гацчихсан байхгүй. Олоогүй 8 жил хайж. Тэгээ сая Батхны лекц сонсож байгаа толгойроо тог гэдэг ороод ирлээ. Одоо би Армана цааш бичих болцоотой болсон. Баярлалаа. 3 удаа баярлалаа. За та бүхэнд бас баярлалаа.